Зяюацхан бамбарнууд минь. Кинонууд жаараас ороод хэдүүлээ ёстой л нөгөө жаргаж өгөх нь гэдэг нь болж байна да тий. Зэ тэр ч яг уу араас нь бүрч олон бүр гоё кинонууд ойр ойрхон орохтул манайх юу их мэдчихэж байгаа штэ тий. Лайк саба дараад л хүлээгээд байж байгаарай. Нөгөө саб тарсан хүмүүсийн харсан чинь яг л өмнөхтэйгээ ижилхэн 71% саба дараагүй мөртлөө үзээд л байт юм байл шүү. Ганцхан клик хийгээд саба дарчгаад яах вэ? Дараагийн кинонууд шууд танд мэдээлэлээр очих юм чинь амар юм шүү. Зэ тэгэхээр энэ удаад ярих кино бол амлсан ёсороо нөгөө эвгүй зан үйлийн Witchboard буюу Буншин Саба. Мэдээж хэдүүлэнгийнхэн сүүлийн үед орлаад байгаа Амбёнгийн найруулагчийн кино тул үзэхэд харамсахгүй кино гэдэг нь ойлгомжтой. Буншин Саба кино нь 2004 онд өмнөд Солонгост нээлттэй хийсэн бол найруулагч Амбёнгийн маань хятад улсад 2012 онд Буншин Саба 1, 2013 онд Буншин Саба 2, 2014 онд Буншин Саба 3 гээд энэ киноныхаа хятад хөвөлбөрийг бүхэл бүтэн 3 кино болгон найруулан хийсэн байдаг. Тэгэхээр ямар чанартай кино гэдэг нь шууд харагдаж байгааз. Зэх тэгэхээр олон юм яриад яг шууд 2004 оны Буншин Саба кино руугаа орцгоё. Саяхан Сөүлөөс шилжиж ирсэн Южи нэртэй манай киноны гол дүрийн сурагч ангийнхаа 2 охинтой суучсан. Биднийг үргэлж дээрлэхдэг новчнуудад шангийн нүртэй яхиж авах хэрэггүй болно хэмээн хэлэн Буншин Саба буюу хараалын самбар дээр нөөцийг нь үргэлж дээрлэхдэг охтуудын нэрийг нь бичин сүнс дуудах зан үйл хийж эхэлнэ. Нэг охин нь юу ч бас нүдээ битгий нээгээрээ хэмээн хэлснээр манай 3 зан үйлээ эхлэхэн тэр. Сүнс минь та ирсэн бол дохио өгнө үү? Та өөрийн гүн орноосоо сэрж энд бичигдсэн байгаа хүмүүст үүлийн үрийг нь эдлүүлнэ үү гэхэд тэнгэр улаанаар эргэлдэж хан майжих дуу сонсогдсноо барьж буй үзэг нь хөдөлж эхэлнэ. Манай Южийн сониучрхан нүдээ нээтэл үзгийг нь өөр нэгэн гар хамт барьж байх ба гинтэл хажууд нь нэгэн сүнс харагдсанаар кино маань эхэлнэ. Маргааш нь ангийнх нь нэгэн охин ангидаа орж ирэхэд өнөө дээрлэхдэг охтуудын нэг нь үхсэн байдалтай олдхон тэр. Манай Южийн ангидаа ирэхэд нөгөө хамт байсан 2 охины нэг нь 29-р ширээн дээр суудаг байсан. Нөгөө гайтай охин ч ухчихсан байна гэдэл их л айцтай хэлдэг. Сөүлээс сайн дураараа шинээр ирсэн зургийн багш анги даасан багшаас нь юу болсон гэтэл нэгэн сурагч маань өгчихсэн байна. Тийм сайн сурагч байгаагүй ч гэсэн амиа хорлохоор хүүхэд биш л байсан да гэд их л гайхсан харагд. Тэгснээ таныг дөнгөж шинээр удирлаа эхлүүлж байхад ийм зүйл болсон харамсалтай байна л гэд. Багш нарын өрөөнд захирал нь орж ирэн цагдаа нар тэр сурагчийг амиа хорлсон байна гэж дүгнсэн. Тиймээс элдв цуу яриа гарахаас болгоомжлороо. Эмзэг сурагчдад сайн анхаарал тавиараа гэж хэлчихэд л гараад явдаг. Манай шинэхэн зургийн багш эхний хичээлээ эхлэж журнал дээрээс хүүхдүүдийн нэрсийг харан ирс заван нэг нэгээр нь дуудан явж байгаад 29-р ширээний Ким Инсүк гэхэд цаанаас нь байна л гэдэг. Гинтэл бусад сурагчид шууд лорлоод бичигнэлтэд ангиас гүгээд гарчихдаг. Манай Южинч багшаа 29-р ширээн дээр хүн байхгүй юм штэ хэмээн хэлэхэд зургийн багш нь журнал руугаа хартал түрүүхэн байсан нэр нь алга болчихдаг ба гинтэл араас нь нэг эвгүй зүйл гарч ирэх ба үүнийгэд манай Южинч олоод харчихдаг. Мэдээж хичээл эрхлэгч захиралтайгаа хамт манай зургийн багшийг журнал дээр чинь нэр нь байхгүй байхад яагаад хүүхдүүд айлгсан юм гэж загнаж гарахад зургийн багш юу хэлэхээ мэдэхгүй л суудаг. Манай Южин нөгөө 2 найзтайгаа зан үйл үнэхээр ажиллаад эхэлчихэж байгаа юм бах та. Ийм зүйл хийсэн гэдгийг хинт жилж болохгүй шүү гэдэл ярилцсан алхаж байтал өнөө танхаанууд нь ирснэ. Манай хөөрхөн бүлтгэр Южиныг бас л дарамтлж байгаад явдаг. Өдөр нь анги даасан багш нь шинэхэн зургийн багшид ажлыг нь тайлбарлаж өгөх нэрээр бараг л болцох ба зургийн багш би нэрэл журнал дээрээс тэр Ким Инсүк гэх нэрийг харсан да тэр бүр ирц авахуд байна гэж над руу хэлсэн гэхэд анги даасан багш нь нээх бити санаа зовоо зүгээр л анд амжсан сүнс гээгдэх яриа байгаа юм. Угаасаа сургууль болгонд байдаг штэ л гэн. Манай аав энэ сургууль 30 жилийн өмнө багшилж байсан. Тэр үед нь тэр Ким Инсүк гэх сурагч ээжтэйгээ хамт энэ тосгонд ирж байсан гэсэн. Хэмээн хэлэх үед анги даасан багшийн юм үзэж хардаг чадвартай найз нэрэн мэд мэдчихэд л яваад өгдөг. Маргааш нь ч болоход нөгөө танхаа сурагчдын бас л нэг нь байхгүй байх ба манай Южинч нөгөө 2 охинтойгоо бүр л гайхсан шинжтэй л харагдана. Сургуулийн харуул ширээ зууж байхдаа нөгөө хичээлдээ ирээгүй охины цогцыг олсноор багш нар цагдаа нартай яаралтай хуралдаж эхэлнэ. Хэргийг хариуцж буй цагдаа нь өнгөрсөн 2 охин хоёулаа толгойдоо уут өглөж дээрээсээ шатамхай шингээ асгаж агаад галдан өнгөрсөн байсан тул бидний зүгээс амиа хорлолт гэж үзэж байна хэмээн хэлэхэд сургуулийн захирал яагаад тэр 2 охин хоёулаа тэр Ким Инсүкийн сурж байсан ангиас байдаг үлээ гэснээр цагдаа нарт хэргийг улам сайн судлаад өгөөрэй гуйж байна шүү хэмээн хэлдэг. 2 дахь охин өгсөн газар шин зургийн багш сониучрхан ирээд явах ба
ард нь манай Юужийн багшигаа нууцаар харан суудаг. Зургийн багш цааш яван нэгэн шатсан гэмээр байшингийн гадаа ирэн нилээн эртний гэмээр гоо сайхны тойл олоод нээтэл манай Юужийн ард нь дагаж явсаар байх ба багш нь харангуут шууд л цаашаага зогтчихдаг. Энэ үеэр анги даасан багш нь ангидаа орж ирэн байж байхад манай хүний нөгөө хоёр найз нэг нь орж ирээд багштай бүх үнэнгээ хэлхэн тэр. Бид гурав энд сүнс дуудах зан үйл хийсэн. Одоо биднийг дээрлэхдэг дахиад хоёр ч хүүхдийн нэр тэр цаасан дээр байсан гэхэд багш нь иймэрхүү зүйлс нэх итгэдэггүй тул та нарыг тэгж дээрлэхэж байсныг огт мэдсэнгүй багшигаа уучлаарай л гэдэг. Манай Юужийн ч гэртээ хайрж байхад нөгөө танхаачууд нь гарч ирснээ манай хоёр охин өөхийнхөө өмнөх өдөр чамтай уулзсан байлээ. Чи яг яах гэж уулзсан? Чи ерөн шулам юм уу? Одоо бид нар ч гэсэн өөхгүй хойштоо бид нар руу харахал юм бол чиний өөрийн чинь толгойг шатаачхан шүү гэдэл заваан сүрдүүлээд явхад манай Юужийн хинтэн ч уулзаагүй тул огт ойлгохгүй бүлтэлцээд л зогсож байхан тэр. Танхаа охтуудаа салан дөнгөж гэртээ ирэхэд ээж нь шууд л үсэрч гарч ирээ. Чи ер нь ойрд яагаад оройтоод байгаа? Аав чинь өчигдөр чамайг загнаад хэлээ үстэй л гэн. Манай Юужийн ч бүр юу ч санахгүй байгаа тул гэртээ орсныхаа дараа ээжээ аав намайг яагаад загнасан юм гэхэд ээж нь юу вэ? Чи юу ч санахгүй байгаа мó? Чи өчигдөр шөнө 1 цаг гэж ирсэн. Утсаа огт авахгүй байсан. Тэрний өмнөх өдөр ч гэсэн оройтсон гэхэд манай хүн бүр л гайхсан харагд. Манай хүн ч бүр гайхан өрөөндөө орон өмнөх 2 өдөр хийсэн бүх зүйлсээ санаж байгаагаараа дарааллуулан бичин суух ба энэ үеэр зургийн багш өнөө олсон толио гэртээ авчран онгоолгоод үзтэл яг 30 жилийн өмнөх нэг хүний цээд зураг байхан тэр. Маргааш нь ч болж анги даасан багш нь ажил дээрээ байж байхад гинтэл нэг сурагч нь орж ирэн гадаа хэмээн хэлснээр бүгд л орилолтон цонхоор хардаг. Нөгөө танхаачуудын нэг нь бас л толгойдоо уут углан асаагуур гаргаж ирэхэд араас нь нэгэн гар гарч ирэн гарыг нь удирдан галыг асаах ба энэ үеэр манай Юужийн нүдэн цагаанаараа эргэлчихсэн амандаа юм бовтнож байснаа ухаан алдаад л унцдаг. Мэдээж бүгд л манай Юужинийг харсан тул цагдаа нар шууд л байцааж эхэлдэг. Манай хүн ч юу ч санахгүй байгаагаа үнэнгээр нь хэлтэл цагдаа чи тоглоод байна уу гэдэг их л ууртай харагдах ба бүр аргаа орсон манай хүн би юу ч санахгүй байна. Би алаагүй. Энэ бол тэр Ким Инсүк гэдэг охины хийсэн хэрэг гэдэл нэлээ ууртаагаар хэлхэн тэр. Цагдаа нь ч өөдөөс нь аль дээр өгсөн 29 дугаар ширээний охины сүнс хүмүүс алаад байгаа мó те гэдэл өөдөөс нь ёжлоод огт итгэж өгдөггүй. Нөгөө хараал хийсэн цаасан дээр нэр нь бичигдсэн сүүлийн танхаа охин гэртээ байж байхад манай Юужийн гадаа нэрээр нь дуудаад л байдаг. Нөгөө танхаач айгаад байгаа тул би гарахгүй тэглэж ээж аав намайг гарахгүй байна гэж хэлээ цонхоо хааснаа хоогоо хаях гэж байгаа юм шиг болоод шууд гэрээсээ гараад зүгтаачихдаг. Танхаа охин гүсээр яг тосгоноос гарах хэсэг дээр ирэхэд маргааш нь манай Юужиний хичээлдээ очиход бусад сурагчид нь бүгд л нийлж байгаа толгойд нь уут углан шууд л шатаах гэж үзэх үед ашгүй багш нар нь орж ирснээр зогсоож чаддаг. Сургуулийн эмнэлэгт манай Юужийн бүр аргаа орон анги даасан багштай миний бие дотор нэг юм орчихсон. Миний хүсээгүй зүйлийг хийлгээд байна. Би айгаад байна багшаа гэхэд багш нь иймэрхүү зүйлснээ итгэдэггүй тул зүгээрээ чи ангийнхаа хүүхдүүдийн өвхөлд өөрийгөө буруутгасан болохоор тэгж санагдаад байгаа юм гэдэл нэг тоодоггүй. Манай хүн ч миний цаасан дээр бичсэн 4 сурагч бүгд өгчихсэн гэснээ зургийн багшийг ч гэсэн тэр сүнс дагаад байна лээ. Та түүнтэй хит бити ойртойроо химэн хэлэх үед зургийн багш нь орж ирээд манай хүнийг асархаар болдог. Зургийн багш нь чи дээр намайг яагаад дагаад байсан гэхэд манай Юужийн та ойлгохгүй байгаа мó. Тэр Ким Инсүкийн сүнс ирчгээд байна гэдэл хэлээ ачдаг. Анги даасан багш нь нөгөө юм үзэж хардаг найз дээр очин нэрэл энэ сүнс үдрээс нь болоод манай ангийн хүүхдүүд үхээд байгаа болов уу гэхэд найз нь манай аавын хэлснээр лав тэр Ким Инсүкийн охин ээжтэйгээ хамт яагаад ч юм шатаж өгсөн. Тэрнээс хойш энэ тосгонд бараг л ярьж болохгүй л хар бараа нууц болсон гэсэн. Би яг юу болсон тухай сайн мэдэхгүй л байна. Гэхдээ танай ангийн тэр Юужийн гэх нэртэй охин энэ үхэлтэй холбогдоод л байх шиг байна даа л гэдэг. Энэ үеэр тосгоны удирдлагууд болон тухайн үед байсан багш нар нэг газар уулзалтан үнэхээр л тэр Ким Инсүкийн сүнсийг одоо сурч буй тэр Юужийн гэх сурагч охин дуутчих шиг боллоо. Хэдүүлээ одоо нэгнийгээ буруутгах ямар ч утгагүй. Бүгд л нэг завинд суусан хүмүүс шүү гэдэл нэг л сонин учир битүүлэг зүйлс ярин суудаг. Манай Юужийн ч гэртээ ээжтэй хандан ээжээ та тэр үе тэр сургууль сурдаг байсан биз дээ. Та тэр Ким Инсүк гэх охиныг тань үстэй гэхэд ээж нь нэг л юм нуусан янзтай үгүй би санахгүй байна гэснээр миний охин тосгоноос л гарч явж болохгүй шүү хэмээн хэлснээр кадр өмнөх үе рүү буцдаг. Үнэн дээр манай Юужиний ээж нь тэр Ким Инсүк охинтой нэг ангид сурдаг байсан ба тэр охинтой харьцдаг бараг л ганц хүн нь байсан байдаг. Хөөхий тэр Ким Инсүк охины нүд нь яг л хараагүй юм шиг цагаан цайвар өнгөтэй байсан тул хүүхдүүд шулан ментэргээд гадуурхаад огт нийлдэггүй л байж. Эрүүл мэндийн үзлэгийн өдөр ямар ч асуудалгүй юм харж байхад үзлэг хийж буй эмчин хүртэл чиний нүд энгийн биш л байна да.
наривчилсан шинжилгээ өгөөрэй л гэсэн байдаг. Нэгэн өдөр бусад сурагчид нь ширээн дээр муу новшин шулам манай тосгоноос зайл хэмээн бичиж бие засч байхад нүртэл дээрээс нь усаасахад Ким Инсүк охин бүр тэсгэл алдан нэгийг нь багалзууртаж аваад чи үнэхээр ухмаар байгаа мó тэгвэл би чамаа хэдийн хэсэг болгоод тасцаж чадсан шүү гэдэл их л эвгүй хэлсэн байдаг. Хичээлж эхлэж нөгөө боолгоос охин өөдөөс нь харахад Ким Инсүк охин их л эвгүй цааш иртэх ба нөгөө охин хичээлийн голоор юу ч хэлэлгүй шууд л босоод цонхон дээрээсээ унаад өгсөн байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай Южиний ээж нэгэн чимээ сонсох ба Анги даасан багш нь хуучин энэ сургуульд нь багш байсан өөрийн ааваасаа тухайн үед юу болсон тухай бүр гуйж байгаад асуудал аав нь хэрэг болохоор юу ч хэлж өгдөггүй. Манай Южин анги даасан багштайгаа уулзсан манай ээж биштэй цөөвөл рүү эмнэлэг твтгээр явчихсан. Бас л надаас л болчих шиг боллоо хэмээн нулимс туслуулан хэлж харагдана. Ангийнхандаа гадуурхагдаад ангидаа орж чадахгүй байгаа Южи охин зургийн өрөөнд багштайгаа байж байхад гинтэл эвгүй болсноо зургийн багш руугаа чи заавал санах ёстой гэдэл их л заналтай хоолоогоор хэлдэг. Зургийн багш нь 0 орж бөөлжих ба гинтэл би энэ мудан ухаан алдаад унцчихдаг. Энэ үеэр манай Южин анги даасан багштайгаа хамт нөгөө юм үзэж хардаг найз дээр нэрэн өөрийн дотор юу байгаагаа үзүүлэхээр болдог. Нүдэн анаад удаанаар амьсгалаарай хэмээн ховс хийж эхлэхэд манай Южин ангийнхаа охтуудыг ховстон алж буйн харагдах ба багшийнхаа найзыгч мөн ховсдох үед ашгүй сэрүүлэхтэй цагийн дугран хин нь сэрдэг. Манай Южин ч ухаангүй байх ба багшийнх нь юм үздэг тэр найз нь хэлэхдээ их л хүчтэй зүйл байна. Уг нь Южин дотроосоо их л тэмцэж байгаа ч дийлэхгүй байгаа юм байна. Тэр Ким Инсүкийн сүнс одоогоор бүрэн удирдлагыг авч амжаагүй байна л хэмээн хэлдэг. Тэгснээ эхлээд тэр Ким Инсүк охиныг яаж өгсөн тухай мэдэх хэрэгтэй байна гэдэл манай өөний гараас нь натхтал үйл явдал өнгөрсөн лөө буцах ба тосгоны хүүхдүүд толгойдоо хар зуул углан тэр охиныг муу шулан манай тосгоноос зайл хэмээн тойрч орилж байснаа галт бамбраараа толгойг нь шатаан алсан тухай олж мэддэг. Энэ дунд манай Южиний ээж нь ч мөн байсан байдаг. Тиймээс л түрүүн манай Южиний ээжэд тийм зүйлс тохиолдсон байдаг. Южи охин ямар ч тэнхээгүй болоод унтаад өгөх ба энэ үед анги даасан багш руу зургийн багш нь залах нь надад хэцүү байна хүрээд ирээс тэхгүй гэдэл шууд гэртээ дуудхан тэр. Анги даасан багш нь ч хандтай байсан тул шууд л яваад очтол зургийн багш нь учир зүггүй үнсэж аваад л ор хүнжлийн ажил болон дуустдаг. Сургуулийн удирдлагаас манай Южинийг сургуулаас хөөх тухай ярихад анги даасан багш нь шууд л эсэргүүцдэг. Анги даасан багш нь ахин өөрийнхөө аваас тэр өгсөн охины сүнс ирчгээд байна. Одоо зогсохгүй бол бүр их хүн өөх гээд байна хэмээн шалснаар яг юу болсон бодит үнэн хэдүүлээ олж мэднэ. Тосгоныхон ягаад ч гадны хүн дургу байсан тул маш олон жил нэгч гадны хүн ирэлхүүл амьдардаг байж. Гэтэл 30 жилийн өмнө Ким Инсүк охин ээжийн хамт нүүн ирэхэд мэдээж л тосгоны иргэд их л дургу байсан ба Ким Инсүк охиныг том баггүй л ихэд гадуурхаж дээрлэгдэг байж. Энэ үед анги даасан багшийн аав нь одоогийн сургуульд нь ажилладаг байсан ба хөөхий Ким Инсүк охины ээж нь нэгэн орой ажил дээр нэрэн та надтай юу хиймээр байгаагаа хий. Гэхдээ миний охиныг хамгаалаач хэмээн гуйсан байдаг. Багшийн аав нь шууд дайрч эхлэх үед ашгүй харуул орж ирснээр зогссон байдаг. Яг энэ аргаараа хөөхий ээж нь тосгоны эрх мэдэлтэй чухал гэсэн хүмүүстэй бүгднтэй нь уулзснаар ээж охин хоёр хэсэгтэй л намгүм амьдарсан байдаг. Гэвч энэ нууцанд харахснаар тосгоныхон бүр л илүү урлаж Ким Инсүк охиныг шууд л шатааж нөгөө талд нь ээжийг нь байшинтай нь хамт шатаасан байдаг. Ээж нь яагаад ч байшингаас огт гаралгүй шатаж өгөхийн даваан дээр гарч ирээд гадаан байсан тосгоны иргэд рүү та нар миний охиныг алсан. Одоо би та нарыг болон та нартай хамааралтай бүх хүнийг харааж байна. Та нар заавал төлөөсөө төлж үхлийн муугаар үхэндээ хэмээн орилсоор л амь тавьсан байдаг. Үйл явдал одоо үедээ буцаж ирэхэд аргаа орсон манай Южин ахин нөгөө зан үлээ хийгээд Ким Инсүк охины сүнсийг дуудан одоо бол гуйж байна. Миний биеэс гараад өгөөч. Чи гарахгүй бол би амиа хорлолоо хэмээн цаасны утга барин судсан ханах гэхэд Ким Инсүк охины сүнс чи өөхөх болоогүй. Надад хийж өгөх ажил дахиад байгаа хэмээн хэлээд алга болчихдог. Бүр цөхөрсөн манай Южин яг гараа зүсгэх гэж байхад ашгүй зургийн багш нь орж ирэн болиулдаг. Зургийн багш анги даасан багштай уулзахад өмнөх шөнө юу болсон тухайгаа огт санахгүй байсан
байсан тул надад ч гэсэн нэг юм байна хэмээн бодон нөгөө анги даасан багшийн юм үзэж хардаг найз дээр нь очин ховсонд орж үздэг. Юу харж байна гэдэл ярилцаж байгаад гинтэл үзэж буй хүн нь өөрөө таг гацчихдаг. Норойн анги даасан багш найз дээрээ ирэхэд найз нь таг гацчихсан байсанд алгадаж сэрээгээ зургийн багшийг ховсдохдоо юу харсан тухайн асуудал бас нэгэн чухал үнэнг сонсож авдаг. Яг үнэндээ зургийн багш нь Ким Инсүк охины ээжийн хойд төрөл байсан байдаг. Мөн тэр ээж нь амьд ахуйдаа нэг тийм ердийн бус хүчтэй байсан ба охин Ким Инсүк нь үнэндээ хараагүй байсан тул охиноо гэрээс гарахт нь гэртээ үлдэн өөрийн чадвараараа охиныхоо нүд болж харах чадварыг нь олгож өгдөг байж. Тиймээс л байшингийнх нь гаднаас хүмүүс галдаж байхад нөгөө талд үхэх гэж буй охиндоо туслан нүд нь болж байсан ба охин нь үхсний дараагаар галж чатан бараг үхэхийн наагур гэрээсээ гарч ирэн хүмүүсийг хараагаад мөнх бусыг үзсэн нь тэр байдаг. Тиймээс л хойд төрөл нь буюу зургийн багш сайн дураараа тосгонд буцан ирсэн байдаг. Анги даасан багшийн найз нь харсан бүх зүйлсээ тайлбарлаж дуусснаа багш та хоёрын дунд юм болоогүй сте гэхэд анги даасан багш нь сандран үгүй юу ч болоогүй хэмээн худлаа хэлчихдэг. Зургийн багш гэртээ байж байхад Ким Инсүк охины ээж нь шууд гараад ирэх ба би бол чи бол би гэж хэлээд л алга болчихдог. Энэ үеэр нөгөө юм үзэж хардаг найз нь гэртээ байж байхад Тэнгэрч ахин улаанаараа эргэлдэж байхад манай Южийн зургийн багш дээр очиход өнөөх нь тис өөр хүншгэл нүрэ будан өөртөө мэнг зурснаа чухал өдөрт зориулж бэлдэж байна гэдэл нэг л эвгүй хэлхэн тэр. Манай Южийн чанг яс гарах гэхэд зургийн багш нь ард нь гарч ирэн суулгаснаа битгий айх зүйлс огт байхгүй ээж нь чамайг буцаагаад хорвоо дээр авчирнаа хэмээн хэлэн гидсэн дээрээ гараа тавьдаг. Ийм л учраас анги даасан багшийг дуудан хамт хонсон л юм байна л да. Энэ үеэр өнөө тосгоны удирдлагууд болон Мерсер багш нар нөгөө газараа одоо яах вэ гэдэл уулзалтаж байхад гинтэл тог тасран бензин урсан орж ирэх ба манай Южийн орж ирээд шууд л асаагуур шидээд бүгдийг нь шатаачдаг. Энэхүү дэлбэрэлтийг харсан анги даасан багш сандран шууд сургууль руу гүйх ба энэ үед сургуулийн захирал өрөөндөө байж байхад хэсэг хугацааны дараа зургийн багш өөрийн хүүхэдтэйгээ далайн ирэг дээгүүр инээлтэн тоглож байх ба гинтэл охин нь эргэж харснаа их л эвгүй инээж буугаар кино маань дуустдаг. Энэ зургийн багш бас хүүхэд нь хэн гэдгийг хэдүүлээ маш сайн мэднэ. Йоо энэ 2010 он хавцаан солонгос кинонуудыг өмнө үзэж байсан чи ийм амар гүн гүнзгий утга агуулгатай гэдгийг бас мэдээгүй юм биш үү те. Бас л мастерписүүд байгаа зүйл нь бол яг тэгээд энэ болтол үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн кино удахгүй тул манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Лайк саба дараад зүсгэлээ сууж байгаарай.